Шалом. 5 сарын 11-ний өдрийн чимээгүй цаг эхлэе. За, эзэн минь танд баярлалаа. Гайхалтай сайхан өглөө өгсөнд баярлалаа. Бидний амьдралд үргэлж шин зүйлийг хийдэг эзэн танд талархаж байна. Эзэн та өөрийн ариун сүсээр өдөр дараа эзэн та үгийн дагуу биднийг хөтлөн дагуулаар энэ өдөр энэ 7 хоног таны үгээс улам илүүхээр суралцсан цаг байх болтугай. Ариун сүнсэнд бид найдаж байна. Бид Бурхныг өөрийн төв, өөрийн найдвар, өөрийн хамгаалалт болон тунхаглаж байна. Тэгэд эзэн бидний хөрөөжгөөр Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид Эхлэл номын 41-ээс 23-ыг уншина. Эхлэл номын 41-ээс 23. За уншлаа. Эдгээр явдлаас хожим хон Египтийн хаан сүнж нарийн бовчин хоёр эзэн хааныхаа таалалд үл нийцэх юм хийжээ. Фараон ахлах сүнж ахлах бовчин хоёрт уурлан хэлгэнэж тэднийг шадар цэргийн захирагчийн харгалздаг шоронд Йосефийн хоригдож буй газарт хийв. Тиймээс шадар цэргийн захирагч нь тэр хоёрыг Йосеф даалгасанд Йосеф тэдэнд үйлчилж байлаа. Тэр хоёр нэлээд хугацаагаар хорионд байв. Тэгтэл шоронд хоригдож исэн Египтийн хааны мөнөөх сүнж нарийн бовчин хоёр нэгэн шин тус бүртээ өөр тайлалтай зүйдлжээ. Йосеф өглөөгөр тэдэн дээр орж ирэхэд өмнөө хоёр нь нурмаачсан харагдав. Тиймээс эзнийх нь байшинд өөртөө хамт хоригдож буй фараоны хоёр түшимлээс за та хоёр яагаад өнөөдөр баргар царайлж гавь хэмээн асуухад нөгөө хоёр нь бид хоёулаа зүйдлээ. Гэтэл түүнийг мань тайлах хүн алга. Тэгэхэд Йосеф тайл нь бурханд байх биш үү? Надад ярилдаа гэв. Ахлагсан чинь Йосефт зүүдээ инхүү ярьла. Өмнө маань усан үзмийн мод байхыг би зүүдэндээ хардаг юм байна. Усан үзмийн мод 3 салам өчртэй байх бөгөөд нахалангутай цэцэглэн дэлгэрв. Тэгснэ усан үзмийн хонгорцог боловсрон гарах юм. Гарт маань фараоны аяг байлаа. Би мөнөөх үзмийн хонгорцгийг авч фараоны аяганд шүүсийг шахав. Тэгээд аягтайгаа фараоны гарт өргөн барьж байсан хэмээн өчөв. Тэгтний Йосеф тайл нь ийм байна. 3 салаа мөчр гэдэг нь 3 хоног юм. Фараон 3 хоногийн дотор таны тэргүүнийг өргөж хуучин альбантай буцаан тавина. Тиймээс та өмнө сүнж байх үедээ хийж байсан ёсороо фараонд аягтайг нь барих юм байна. Үүс хэрэг тань сайнаар ирэхийн цагт инэрл журмаа үзүүлэн миний талаар дурсаараа. Тэгэд фараонд мэдүүлэн намайг энэ газараас гаргаж өгнө. Үнэндээ би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан юм. Одоо бас ямар ч буруу юм хийгээгүй хэрнээ энд шоронд сууж яана гэлээ. Зүүдийг сайнаар тайж байгааг нь ахлах бовчин үзээд Йосефт би бас ийхүү үзүүдлээ. Толгой дээр минь цагаан талхтаа 3 сакс байж ах юм. Хамгийн дээрх саксанд нь фараоны зоог болох бүх төрлийн барьсан жигэнсэн хүнс байх ажээ. Тэгтэл миний толгой дээрх сакснаас өнөөх хүнсийг шуу идэж байв хэмээн ярьлаа. Тэгтний Йосеф тайл нь ийм байна. 3 сакс гэдэг 3 хоног юм. Фараон 3 хоногийн дотор таны толгойг авч биеийг тань модонд өлгөн. Тэгээд шууд ирж махыг тань идэх юм байна гэжээ. 3 дахь өдөр нь фараоны мэндэлсэн өдөр болж бүх албат түшмэлдээ зориулж их найр хийжээ. Фараон албат түшмэлдүүдийнхээ өмнө ахлах сонж ахлах болж хоёрынхаа хэргийг авч үзв. Тэгээд ахлах сүнчийг албанд нь буцааж тавихад тэрээр фараоны гарт хундгыг барьжээ. Харин ахлах бовчин дүүжилж Йосефийн тайлсан ёсоор болгов. Гэвч ахлах сүнч Йосефийг саналгүй марталгүй орчээ. Амен. За өнөөдрийн Библийн тайлбар дээр маань болохоор зүүд тайлагч Йосеф гэсэн гарчигтай. Зүүд тайлагч Йосеф. Йосеф шоронд танилцсан фараоны сүнж талхчин хоёрын зүүдний тайлыг хэлж өгдөг ба 3 өдрийн дараа зүүдний тайлын дагуу бодтой билв. Өнөөдрийн эхэд Йосефийн амьдралыг бүрэн өөрчлөх 2 дахь зүүдний тухай тэмдэглэсэн байна. Фараоныг хэлгэнүүлж шоронд зоригдсон талхчин сүнж хоёул учрах битүүлэг зүүдэлсэн хэдий ч үүний тайлыг мэдэх хүн байсангүй. Энэ тухай мэдсэн Йосеф зүүдийг зөвшөөрөгч нь бурхан, тайлагч нь бурхан ба өөрийн тулсан цагт биелүүлэгч нь бурхан хэмээн өчөж тэдний зүүдний тайлыг хэлж өгдөг. Мөн Йосеф зүүдний тайлын дагуу дахин хааны өмнө үйлчлэхээр бол гин бурууг болон хэлсээр хоригдож байгаагаа хаан дуламжлахыг сүнчэд хүслээ. Төдөлгүй Йосефийн тайлын дагуу нөхцөл байдал өрнөсөн ч фараоны сүнж Йосефийн хүсэлтийг умартав. Гэсэн ч бурхан Йосефийн бодод төлөвснөөс өөрөөр хүчит нутраараа аврах төлөвлөгөөгөө
биелүүлж байна. За Йосеф гэж хэм бэ? Йосефтэй адил тусалсан хүмүүстэй ч орхигдож хүмүүс марчихсан байсан ч бурхан огтхон ч намайг мартдаггүй. Хүнд битгий найдар хүнийг хайрлан үйлчлэхэд л хангалттай. Зөвхөн бурхан л түшиглэн найдаж болох нэгэн. Надад өчигдөр сургамж юу? Йосефийн тайллын дагуу зөнчийн зүүд биелв. Египтийн хаан фараон бус бурхан л ирээдүг тогтоогч эзэн гэдгийг харуулж байна. Би ирээдүгөө хэний галт даатгаж байна вэ? За өнөөдөр бидний уншиж байгаа хэсгээс харах юм бол за бидний харах хэстэй. Бид нар үнэхээр итгэлийн амьдралаар байнга тохиолддог зүйл тийм үү? Бид нар бусдад тусалдаг, үйлчлдэг, хүмүүс бол мартдаг. Хүмүүс бол мартдаг. Харин бурхан хизээш мартдаггүй. Энийг санах хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нар бурханд найдаад бурханд энэ зүйлийг бурханд хийж гэж байгаа учраас яг өчигдөр бид нар энэ сэдвэрийг ярилцчихсан байхгүй юу? Ингээд хүмүүст ингээд тий бидний зүгээс ингээл аягүй зүтгэл гаргаал зүтгээл ингээл туслаал юу хийж өгөөл ингээд хүмүүс нэг тэх ёстой юм шиг авах ёстой юм шиг хийлгээ үйлчлүүлэх ёстой юм шиг байдлаар хүлээж авдаг. Тэгээд дараа нь яадаг ер нь бол талархал илэрхийлэх нь бас ховорч гэдэг юм. Манай монгол хүмүүсийн нэг зан чанар тийм шүү дээ. За тэгэл зарим хүн бол бүр тэг өгөх тусам шөөхсөн үг гэх жишээтэй байдаг те. Гэхдээ энийг бид нар бурхандаа л найдах хэрэгтэй гэсэн юм тийм үү. За тэгээд энэ хоёр хүний нөгөө зүйлийг тайлахтаа бид нэр Йосефийг харах хэрэгтэй. Тэр хизээч өөр дээрээ төвлөрөөгүй харна тийм үү. Харж байна. Тэр өөр дээрээ төвлөрөөгүй харин юу гэж бурхан зүүдийг тайлах нь бурханд хамаатай гэж хэлж байгаа тийм үү 48 дээр. Тайл нь бурханых биш үү гэж ингэж хэлдэг тийм. Бурхан л зүүдийг тайлна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр одоо нэг зүүдийг тайлна гэдэг нь хин нэгэн хүн зүгээр ингэж ярих зүйл биш. Харин энэний цаана юу гэдгүү хэ? Энэ зүүдний талаарх үгийг тийм одоо үгийг нөгөө бурханы хүн бурханы илчлэлийг дамжуулна гэсэн утга байдаг байхгүй. Тэгэхээр бурханы байр сууриаар энийг тайлбарлан ярих хэрэгтэй гэдэг тийм үү. За тэгээд дарсны одоо юу болохоор хэлсэн байна тийм үү. Сүнч гэж хэлдэг манайх тийм үү. Энэ бол нөгөө нэг хаанд одоо юу яадаг штэ. Дарс ингээд өгтөө тэр үед юу байсан гэхээр дарс өгтөө тэр дарсыг л хамсаж үздэг. Хортой бол өхөн хамсаж үздэг. Тэгээд өгдөг тийм үү. Тэгээд усан үзмийн мод 3 мөчээр фараоны аяг гарсан тийм үү. За бид нар 3 гэж тогс одоо бүгдээрээ санаж байгаа бах тийм. Еврей Библиэд хэвчлэн амьлалт шин ихлэл эргэлтийн цэг turning point гэж хэлдэг. Turning point гэж хэлдэг. Эргэлтийн цэг байдаг тийм үү. Тэгээд дарс бол амьдрал баяр гэрээ тэр өргөгднө гэж хэлсэн. За гэтэл талхчин болохоор юу вэ? Талхчин болохоор түүний зүүд нь 3 сагс дээр нь талах шууд идэж байна гэсэн. За тэгвэл шууг болохоор Библиэд олонтоо шүүлт булаалт гэж хэлдэг. Илэрхийлдэг. Тэгэхээр талах нь хүнд зориулагдсан. Тийм үү? Харин шууд идэж байна гэж. Тэгэхээр өөрт зориулагдсан зүйлийг өөр зүйл булааж байна гэсэн. Хүнд зориулагдсан зүйлийг шуу булааж байна. За тэгээ тэр унаа цааслагдана гэсэн байна. Шуу түүнийг иднэ тийм. За тэгэд Йосеф хэлдэг те сүнчэд намайг санаараа гэж хэлдэг. Тэгээ энэ нь зөвхөн чи намайг дурсан санаараа гэсэн үг биш. Энэ нь бүр юу гэсэн утга вэ гэхээр гэрээний одоо амлалтыг өгөөрэй. Чи хэзээ нэгэн цагт намайг заавал санах ёстой шүү гэдэг ингэж хэлсэн байдаг. Гэхдээ Йосефийг мартсан. За энэ бол юу гэхээр хүн тэ санах ёстой байсан ч мартдаг. Хүн санах ёстой байсан ч мартдаг тийм үү? Мартдаг. Энэ зүйлийг илэрхийлж байна тийм үү. За тэгээд Йосефийн хувьд болохоор одоо юу? Ингээд тэр саяны хоёр хүнээр ингээ харьцуулаад харах юм бол те энэ хоёр хүн дээр нэг нь амьдрал, нэг нь үхэл хөвгдөж байна, нэг нь дээш өргөгдөхөд, нэг нь доош унагдж байна, нэг нь дурсагдахад нөгөөх нь мартагдж байна тийм үү? Юу хаан дурсан сансан байдаг шүү дээ те. Тэгээд нэг нь дотор ургаж байгаа усан үзэн бол нөгөөх нь гадна талд байгаа талхуулаад хаягдчихж байдаг те. Тэгээ нэг нь фараонд буцаж очиход нөгөөх нь шуудад идэгдээд ингээд тисөөр амьдрал. Тэгээ энэ нь болохоор хоёулаа юу гэхээр нэг нь найдварыг илэрхийлж яадаг, нөгөө нь шүүлтийг илэрхийлж байгаа. Ийм зүйл байхгүй. Тэгэхээр хоёулаа ингээд бурхны цагийг хөдөлгөх хэрэгсэл болж эхэлж байгаа тийм үү. За тэгээ Йосефийн хувьд бол энэ мартагдсан хугацаа байдаг. Йосеф зөв хэлсэн, зөв ярьсан, зөв тий хийсэн гэхдээ мартагдсан. Тэр үргэлж эзэнтэй хамт байсан, тэр түүний бүх ажлууд өрөөгцөнсөн гэхдээ хүмүүст мартагдсан. Гэхдээ бидний сурах ёстой зүйл юу? Бурхан ажиллаж байгаач хүн санахгүй байдаг. Түүнийг бид нар айгүй хүлийн зөвшөөрөх хэрэгтэй тийм үү?
Тэгээд энэ дээр магадгүй те бид нэр яг нарийн одоо Йосепийн зүрх сэтгэлийн нарийн асуудлыг мэдэхгүй тийм үү. Гэхдээ тэр хэр зэрэг хямарсан бол хэр зэрэг гомдсон бол мэдэхгүй те. Гэхдээ Йосепийг ямар ч байсан бурхан санаж байсан. Бурхан түүний бас энэ ингээд хүмүүс ийм байдгийн шүү гэд. Тэг одоо жишээлбэл бид нар тийм үстэй сайн хүнээс бид нар сайныг хараад дуурайхыг хүсдэг, муу хүнээс бид нар мууг нь хараад чигшээ түүнийг дуурайхгүй байхыг хүсдэг тийм үү? Дуурайхгүй. За хэвээ би л нэг ингэж болохгүй шүү. Ийм байхгүй юм шүү гэж ингэж боддог тийм. Одгүй ялангуяа бидний энэ дээр л одоо гомдол ч юм уу, шарахыг ч юм өгсөн хүмүүсийг харахтаа бид нар юу гэж боддог гэхээр зүгээр л үзэн ядаа дуусвал энэ айгу харамсалтай. Харин үзэн ядаа дуусалгүйгээр бид нар үнийг үргэлжлүүлэн санаж явах юм бол энэ айгу сайн. Тэгтээ нөгөө сайнаар эргүүлж сурах юм бол энэ аягүй сайн тий. Тэгээ тэр нөгөө бидний тэр одоо юу гэдэг янз бүрийн бид нарыг орхидог, гомдоодог, хуурдаг, мэхэлдэг тийм хүмүүс байх тусам бид нэр тэр дотор сургагдчихэдэг. За тэгэхээр өнөөдөр унсисгээс бид нар юу гэж байна? Одоо зүүдийг тайлах авьяас Йосеф тийш бурхан байдаг. Өнөөдөр заримдаа маш олон хүмүүс нэг сүнслэг биелэг авьяасыг авчиад түүнийг өөрийнх гэж бодоод байдаг. Өөрөө хийгээд, өөрөө үйлдээд, өөрөө мундаг байна гэж бодоод байдаг. Тэгтэл харамсалтай нь энэ тийм биш, тийм үү? Харамсалтай нь энэ бол ерөөсөө тийм биш. Энэ бол юу гэлэр хэлдэг вэ? Энэ бол бурхнаас юм гэдгийг байх хэрэгтэй. За 3 дахь өдөр гэдэг ялаа 3 буюу энэ танд бурхны эргэлтийн цаг байдгаа гэх. За тэгээ хүний хандлага болон бурхны төлөвлөгөөний тухай харж байгаа. Бурхны бид нар харьцуулан харж байна. Бурхны хүний хандлага бол мартдаг, ач тусыг мартдаг. Бурхны төлөвлөгөө бол юу вэ? Үргэлж санаж идэг бид нэр. За тэгээд тэр мартагдсан цаг хугацаанд бурхны хамгийн чимээгүй ажилдаг үе байдаг. Бурхны чимээгүй ажилдаг үе байдаг. Би ингээд заримдаа цуглаанхаа ингээд одоо тэгэд явчаал буцаж ирээлгээ тэгж тоглол ярьдаг байхгүй. Йоо чи намайг нэрээс та 2 дахь удаа хийчлаа тий. 2 удаа хийчлаа тий гэл ингээд чухам л одоос та минь ээж минь шүү гэл ингээд салтгүй хүмүүс байдаг. Салтгүй хүмүүс байдаг. Тэгээ салахгүй шүү өстө нараас нь ч хамт явна шүү. Би итгэл орхихгүй шүү. Би өстө таны хажууд үйлчлэлээ шүү гэд одоо бүр сургаггүй тэгээд тааралдаад бүр ингээд мэдлэхгүй өнгөрж байгааг хараад би бүр бас ийм юм байдгийн байж байгааг гайхсан шүү дээ. Мэдэхгүй тэгэд бүр танихгүй ийм зүйлүүд гардаг. Тэг хүмүүст мартагддаг. За бүр хамгийн амар зүйл нь юу вэ гэхээр хүн тастай болох тусам хүмүүс байтугай хүүхдүүдтэй мартагддаг. За хүмүүс одоо ялангуяа чуулганы өдөртөгчсэн ч гэсэн настай болоод ирэнгүүт хүмүүс мартаад ингээ яваад байдаг тий. Тэгээ эргээ сандгүй. Гэтэл нэг л зүйлийг санах хэрэгтэй тий. Бурхан мартдаггүй гэдгийг л санах хэрэгтэй тийм үү? Зүгээр хүмүүс хаяад явах зүгээр бурхантай хамт алхаж хахад бүцэл болно шүү дээ. Тэгээд ийм байгаа. Тэгтээ тэр үед бурхан бол үнэхээр гайхалтай ажилласаар байдаг. Тэгээ өнөөдөр бид нэр та одоо өнөөдөр яг ямар шатанд байж байна? Та мартагдсан үедээ байна уу? Эсвэл хүмүүс таныг санаал, хүмүүс таныг шаваал өстө тань шиг хэрэгтэй хүн байхгүй тийм байдалтай байна уу? Тэгэд ийм үлрэл үргэлж давтаг юу лээ? Үргэлжилдэггүй гэдгийг санах хэрэгтэй тийм үү? Үргэлжлэгдэг. Тэгээд аюул сан боломжтой байх хэрэгтэй гэдэг хүн болгон санаал, хүн болгон хүүе хаа гэл ирээл сураал ингээл тэр үед боломжтой байх хэрэгтэй тий. Өөрийгөө ингээ юмны төгөхгүй бодцсон, гол дүргээ бодцсон явчих болохгүй шүү дээ тий. За юм байна. За өчигдөр манай нэг итгэгч айгу хөөх юм шиг миний бүр сэтгэл айгу өдлөө тэгээд юу гэдгсэн чинь нөгөө ойр тойрныхны найзлдаг гэр бүлүүд байхгүй. Тэгэл тэр гэр бүлүүд нь бүтэн сайн болохоор лийж тийш яваал ингээл дандаа хэлж маялал явчихлаа. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд ингээл үргэлж аялах гал ингээл үргэлж явах гал тэгээд гэсэн чинь бэсэмэ байгаад тэгэл ингээд эснүүд ингээд цуглаан дээрээ аав нь ирэхгүй ээж нь ирээд байгаа байхгүй. Тэгээд аав нь болохоор манай цуглаанд одоо миний яг анхны таалагчийн багт байсан. Тэгээд эснээс болоод нэлээд удацсан байхгүй юу. Тэгэхдээ бид нар айгуу гоё харилцаатай хүрээд гэсэн чинь тэгтээ би ингээд нөгөө ингээд банк очно уулзна бид нар гэр бүлийн хамт аялна ийм зүйл болдог. Тэгээ ер нь яг ингээд бүр яг төрсөн өдөр мөдөр ч юм уу манай гэр бүлийн баяр болоход манай хүүхдүүд надаас илүү манай хүүхдүүд тэднэрийг яг өөрийнхөө ийм гэр бүлийн баяртаа заавал оролцуулдаг юм баггүй юм. Тэгсэн чинь айгуу хөөрхөн ингээд эхнэр нь бол одоо яг шин итгэж итгэх гээл хэвээр ингээл байгаа юм баггүй. Тэгсэн чинь хүн асуусан гэдэг ээж бид нар ингээд яагаад манай тэр нөгөө найзууд ингээд юу явчлаа шүү дээ тийм ингээд далаа малаа явчлаа
яагаад ингэж намайг бид нар яагаад явахгүй байгаа гэсэн гинэ. Сарам минь мартагц үе дээр байна. Тийм үе ирнэ тий. Тийм үе байна. Гэхдээ тэр тунд бас мартахгүй юм байна тийм үү? Би яг энэ тухай ярих гэж сараа. Тэгсэн чинь айгүй өөрхөн ээж нь тэгж хэлсэн гинэ. Бид нар ингээд цуглаанд итгэж хүмүүс учраас ингээд цуглаанд явдаг юм аа. Тэгээд ингэж эмээ дээр очиж байгаа юм аа. Тэгээд эмээ чинь бол бид нарыг ингээд салж болохгүй ийм хүн ээ. Энэ хүн бол аавын чи ээжтэй адилхан. Аавын чи ээж гэсэн үг ээ. Аавын чи ээж гэсэн. Тэгээд бид нар юу ч болсон бид нар ингээд эмээ дээр очиад эмээтэйгээ уулзах хэрэгтэй, эмээтэйгээ хамт байх хэрэгтэй тийм аа. Тэгээд аавын чинь хувьд ингээд тэг пастор бол ингээд эмээ ээж гэн хүн эмээ нөхгүй та нарын аавын чи ээж гэсэн үг байхгүй юу гэсэн гинэ. Тэгсэн чинь хүн тэгээд аав яхаар өөрөө ээж дээр очтгүй гэсэн гинэ. Тэгээд надад тэр ихнэрийн тайлбар аюу гой санагдсан байхгүй. Ингээд яг нөгөө би очихдоо ингээд мэдэрдэг. Тэг мэдэрдэг ингээд яг нэг юм ээжигээ ирсэн юм шиг. Тэгээд одоо ингээд цуглаанаас явсан хүмүүст бол би ингээд их ч юм хэлэхгүй штэ. Цуглаанаас яваад гцэн тэг ингээл юу ч хэлмээр юм харагдсан ч гэсэн би хэлэхгүй те. Тэгэл гэлэнгэр би болохоор ингээл загиндаг байхгүй тавь чи одоо яагаад байгаа ингээл тэгэл мөхнөр мөхнөрээ гондаж умдацсан бол би ч очиж штэ. Гэр бүлийн асуудал шийдэх гэл очиад тэгэн гол салж одоо салж яах гэдэг юм чи аль өхнийг зоогод яваад очиж гэл гэж би ингээд бүр яг нэг хүүхдээ цагаж байгаа шиг загиндаг байхгүй. Тэгсэн ч гэсэн ингээл гэл ингээд бүр яг ингээд манай том хүн шиг заяа том хүн шиг ингээд болж байгаа наал ингээл пастор гэл ингээд хийдэг байхгүй. Тэгтээ нэг урд нь яг итгэлийн амьдрал дээр байхдаа би бас хэлдэг гэсэн байхгүй. Би чиний пастор болохоос би чиний ээж биш шүү чи сайн санаараа гэд хэлдэг байсан байхгүй. Тэгээ нэг ээж нас арцсан гэхдээ ингээд бүр өөрөө намайг ингээд ээжээгээ түлээгээд авчихсан юм шиг. Тэгээ итгэлийн амьдралаа орхицсан ч гэсэн надад зуралтаас та байдаг. Тэгээ бүр хүүхдүүднийхээ тэгээ нэг анх нэг ингээд би уулзалгүй айгу удаж жагаад ингээд гэрт нь очиад тэгсэн чинь хүүн ингээд жоох хүүхдээс нэрүүд ингээд төрсийг хөхгүй ингээд би диван дээр суучихсан ч л гэлээ. Миний дээгүүр гараад мөрөн дээр гарцгаа. Тэгсэн чигээ лөөч ингээ сандраад байгаа байхгүй. Хөөч пастри. Хөөч бүр нэг тим юм одоо манай зөвлөнд байж байгааг болохоор ихээр үзээгүй. Лөөч бүр сандраад байгаа байхгүй. Тэгтээ ингээ би юу ч алаагүй шиг яриад ингээ суучихсан чи тэр нь бас ингээ баярлаад байгаа харагдчихсан байхгүй юу. Тэгтээ ингээд харахаар хүмүүс янз янз тийм хүмүүс янз янз. Тэгээд айгүй баярлсан л да. Ер нь тэгээд хүний нөгөө мартахгүй ч хүмүүс чанарын та холбоотой тий хичнээн сайн зүйл хийсэн гэсэн мартсан хүмүүс байдаг. Гэтэл юу ч хийж өгөөгүй эсвэл нэг жоохон зүйл хийсэн төдий байхад л тий ингээл үргэлж санаж яадаг энэ ач тус шүү гэж бодож яадаг хүмүүс айгүй гоё тий. Тэгээд ялангуяа ингээд нөгөө одоо тий талархлаа бид нар айгүй сайн илэрхийлж сурах хэрэгтэй. Талархлыг бүр айгүй сайн илэрхийлж сурах хэрэгтэй. Тийм үү талархлыг би тийч бодсон шүү дээ. Тэгвэл цаад хүн гэсэн аюу гоё. Тэгээд бас ингээд мартахгүй байхад сануулж өгөөч гээ тий. Мартахгүй байхад би болохоор одоо ингээд залбирлын нөгөө нэг дэвтэр дээр бас аль болохоор ингээд нөгөө мартахгүй тулд бичдэг байхгүй тий. Одоо жишээл өнөөдөр энэ хүн надад ийм зүйл хийж өглөө гэд тэгээ бичих хэрэгтэй болдог тий. Тэгэхгүй л ингээд мартчих штэ. Тэгээ хожим ингээд залбирлын дэвтэр үзчих. Нэрэд гисэн штэ. Ийм зүйл болсон штэ. Би нэрээ яагаад энийг ингээд санаагүй бич гэдэг юм үү те ийм зүйл ах хэрэгтэй. Тэгэхээр бид нар Бурхны зан чанарыг дуурайж байгаа. Бид нар чимээгүй цагийгээд бидний хамгийн гол харах ёстой зүйл маань юу гэдэг вэ? Бурхан хинбэ? Бурхан ямар вэ? Хүн ямар вэ гэдгийг л харж суралцах хэрэгтэй те. За тэгвэл өнөөдөр би хүн бол мартдаг. Тэгэхээр хүн мартсан хүмүүст бүгдээр гомдлохгүй зүгээр л тэр чигт нь орхичих те. Хизээний санаа дурсал тэр үз харин бид нар те Бурхны зан чанарыг дуурай. Аль болохоор да хүний хийсэн тус дэмийг санджээ энэ айгуу чухал шүү. За юм байгаа. Та юу ойлгох, юуг мэдрэх, юуг амьдралд хэрэгжүүлэх вэ? За би нэг эмнэлэг рүү биш нэг хүний эмнэлэг рүү яаж их ажилтаа юм байна. Би өглөө юу яасан манайхаа. Бүх юма бэлдээ заа юу өстой ингээл диван дээр суугаад айгуу сайхан харталтаа дэр мэрээ тавиал түшээл тэгээ цагаа хүлээгээл айгуу мундаг залбираа суучсан таас суугаагаараа тасарсан байна. Яа гэсэн ширсэн ч яста хамаг бэймийн хөсцсөн хөзөн хөсцсөн суугаар хамтцсан ба шүү дээ. Өглөө айгүй ирцэрэл л айгүй юм амжуулаад чимээ цагаа хийчихэл гараад явах ёстой байсан. Гараад явах гэж бодож байсан. За тийм юм болсон шүү дээ. За өнөөдөр бид нэр Эквадор улсын төлөө залбирна. Эквадор улсын төлөө. За Эквадор юу гэж Латин Америкт байдаг. За биш лээ зүнэ.
Латин Америкт байдаг. Тэгээд 18 сая хүн амтаа 94.5% нь Христ итгэл, түүнээс Евангелийн итгэгчид 8.4%, 8.5% гэсэн байна. За, Эквадор улсын залбирал донд ийм гарч байгаа. 1956 онд амиа алдсан 5 залуу илгээлт эзэдийн зориулт хоосон байгаагүй би тарж байна. Нэгэн цаг занлилж байсан тэр өмгөд өнөөдөр таны үгийг уншиж танд мөргөж агаад танд алтар нэрийг өргөё гэсэн маа. За энэ нь юу вэ гэхээр Operation Aqua гэж кино байдаг. Америкээс 5 залуу энэ газар очсон байдаг. Очихоос өмнө тэдэнд ингээд айгүй нэг дасахын тулд онгоцоор ингээд дандаа хүнс мөнсний юм буулгаад ингээд дасгаж байгаа. Тэгээд тэд нэр буугаад голын ирэг дээр ингээд нөгөө кемпе босгоод тэгээд бид нар тэр хүмүүстэй ингээд оор дотно болол эхний өдөр аягүй гоё уулзалдаал хүлээж аваад тэгсэн чинь маргааш нэг 2 өдрийн дараа ч нөгөө овгийнхан бүгдээрээ ингээд ирчүүд нэрснээ нөгөө төлөй чинь харваад алдсан байхгүй юу? Харваад алдсан. Тэгээ бүр ингээд тэр онгоцонд нөгөө нэг ингээд юу яаж байгаа бичиг ингээд юу л ярьж байгаа ингээд сонсогдсон. Тэгээд түүний 2 жилийн дараа манайха 2 жилийн дараа тэр залуучуудын эхнэрүүд нь хүүхдүүдэд дагуулад уучлалын сайн мэдээг барьж ирсэн энд. Уучлалын сайн мэдээ. Тэгээ энэ овгийн онцлог нь эмэгтэй хүнийг нэг алдгүй юм байна л да. Тэгээ тэдний дунд нь амьдраад тэднийг юу яасан байдаг байхгүй юу? Тэдэн сайн мэдээ тараад тэгэд эзэн тэтгэсэн байдаг. Тэгээ тэр кинон аюугаа сэтгэл хөдлөмөр. Тэгээ тэр кинон дээр би уг нь надлын бас яг жил болгол Эквадорын тухай ярихдаа ярьжсэн санагч чинь киноных нь юу би бас оруулсан санагч шин манайха. Тэгээ тэн дээр нөгөө яг хүүн ингээ том болсны дараа нэг овгийн залууд хэрнэг яг эрэг дээр авчираад аав чи яг энд ингээд нас орсон гэдгийг хэлээд тэгснэ би чиний аавыг харуулсан юм аа. Би чиний аавыг хараад алсан юм аа гэж ингэж хэлдэг. Тэгээ тэр хүүс тэгэхээр айгүй үзэн ядаад ингэснэ тайвшраад нэг үг хэлдэг. Тэр үнэхээр гайхалтай. Чи миний аавыг алаагүй, миний аав үххээ өөрөө сонгосон юм. Өөрөөр хэлбэл эзэнд өөрийгөө зориулсан юм гэж байна. Миний аав үхлээ өөрөө сонгосон юм аа гэж ингэж хэлсэн байдаг. Айгүй тийм гоё юм сэтгэл хөдлөм кино. Та нар үзэр Aqua гэж авах байхгүй. Operation Aqua ч за тийм кино. Би юуг нь явал дахиад оруулчих за. За юм байна. За бүгд хамтдаа залбирая. Эзэн минь танд үнэхээр баярлалаа. Хүмүүс биднийг мартдаг, та харин хизээж биднийг мартдаггүй баярлалаа. Та биднийг дурсан сандаг, та биднийг үргэлж бидний төлөө өөрийгөө хинч тэр санаагүй дурсаагүй зүйлийг та үнэхээр биднийг үргэлж санаанд дурсаж бидний өчөөхөн жоохон зүрхний шивнийг та хариулж яадаг бурхан танд баярлалаа. Тэгээ бид нар бас мартж байгаа хүмүүст гомдлохгүй байж сурахад эзэн туслаараа. Тэгээд бид өөрсдөө хүмүүсийн ач тусыг сайн сайхныг марталгүйгээр тэр хүнээр дамжуулаад хамгийн гол нь бурхан ажилласан гэдгийг бид үргэлж санаанд дурсаж ажиллаж амьдрахад та бидний өдрөө амьдраараа. Тэгээ бид үнэхээр яг одоо эзэн минь Эквадор улсын төлөө залбирч байна. Таны агуу хүч ба гайхамшигт авралын төлөө тань талархъя. Кивичуа ард түмний дунд үйлдсэн таны ажил бол үнэхээр орчин үеийн гайхамшиг лээ. Ердөө хэдхэн зуун итгэжтэй байсан тэр үндэсний өнөөдөр таны гэрлээр дүүргэж хүн амынхын тал хувь танд ирсэнд бид баярлан талархаж байна. Эзэн минь 100 гаруй жилийн турш тууштай зүтгэсэн илгээлтийн эзний төлөө таныг магтая. Тэдний тарьсан үр өнөөдөр 100 мянган хүний амьдралыг өөрчилж чуулганууд болон босож байгаа талархаж байна. Мөн 1956 онд амиа алдсан 5 залуу илгээлтийн эзний зориулт хоосон байгаагүй бид харлаа. Нэгэн цаг занлилж байсан тэр өмгөд өнөөдөр таны үгийг уншил танд мөргөж байгаад танд алтар нэргийг өргөө. HCGB радиогоор дамжуулан сайн мэдээний дуу хоолой Эквадороос дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байгаа таны ивэлд баярлалаа. Энэхүү үйлчлэл цаашид олон хүний зүрх сэтгэлийг таны хайраар хөтлөх болтугай. Бид Эквадор улс болон дэлхийн бүх үндэсний төлөө залбирч байна. Сайн мэдээ хараахан хүрээгүй байгаа хүмүүс таны гэрэл тусаж авралын ажил таны хүслээр хүрэлцэх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Эквадорыг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголыг, бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн минь Хойд Солонгост үнэхээр таны хүмүүст хэрэгтэй тэр тэдний ойлгоход амархан үгтэй Библи тэдний хард очих болтугай. Тэгээд энэ өдөр энэ 7 хоног бид танд өргөж байна. Бид таны
замаар таныг даган дуурайс зан чанар ба таны дотор өөрчлөгдсөн итгэлийн амьдралаар амьдрахад та ерөөжгөөрөө Иесийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглахчлал. Аяа эзэ, та ерөөлтэй зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагсан. Би бүх баяслагтай адил таны зарчмуудын замд баястаг. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119-ийн 12-аас 16. За, цээжлэгчлэл. Сургаалт гэсэн 6-гийн 22. Алхагт чинь чамааг удирдах, хэвтгэгт чинь чамааг хамгаална, сэрхэд чинь чамтай ярина. Амен. Гоё ишлэл байгааз. Маш гоё. За. Эсний нэрээр Eurasian. За, энэ нөгөө нэг юу байгаа зураг байгаа шүү. За Эквадор нөгөө нэг Андын нуруу тийм ээ, энэ юунд болохоор ингээд Андын нурууны үргэлжлэл байгаа. Тэгээд энд ингээд нөгөө ламгрос гэ байдаг. За энэ зүүн талын доотлолт болохоор яг тэр нөгөө илгээлтийн эцдүүдийн очсон юу гэдэг. Тэгээд тэр нөгөө юу нь хадгалагдаад дараа нь очиад яхад тэр онгоцсонд нь нөгөө тэр хүмүүсийн зураг мураг юм нь хадгалагдаад үлдсэн байсан мэт юм л бичлэг гэдэг тийм цутаараа юу ягараа гэнтэр гэдэг байгаа тэр үг мөх нь нөгөө югдгэл онгоцных нь хараарц мэрсгэн хадгалагдсан байдаг. За энэ баруун талынхын зураг болохоор нэг эхнэрүүд нэг газар очиж ирсэн. Дандаа 20 эдтэй залууч. Айгуу гоё сэтгэл хөдлөмж түүх байх шүү. За эсний нэрээр Eurasian, эсний нэрээр яаж эцэвэг баяртай өдөр бөгөөд өнгөлөг хэрэг бөгөөд талархалтай байхаар энэ 7 хоног үнэхээр онцгой 7 хоног байх болно манайха. Бүгдээрээ эзнээс үнэхээр бас олон гайхамшигтай зүйлийг олж харж мэдэрсэн цагууд байх болно. Эзэвэг баяртай.